Тодорхой хоёр асуулт байна. Алтан уяг гишүүнээс асуумаар байна. За, нэгдүгээрт энэ бондын зөвлөлийн асуудал бол дараа нь тусдаа яригдах юм билээ. Тэр үеэр олон ярих ба. Гэхдээ энэ одоо таны мэдгдснээр бол тэгээд засгийн газрын шийдвэрээр бол 50 хүртэл сая долларын асуудлыг шийдэ гэсэн шийдвэр гарсан байна. Эн чинь бол шийдэхгүй байсан ч болно шүү дээ гэдэг ийм тайлбар хэлээд. Гэтэл яг энэ 3 минутын та бүгдийн бондын зөвлөлийн бичлэгийг үзэхэд бол 40-50 саяыг нь шийдчихье. Одоо хурдан шийдчихье гэд нэг ийм бичлэг явууллаа. Тэгээ энэ дээр бол сонсогдох байдлаар бол та шийдчихье гэд. Тайлбар дээр бол 50 хүртэл сая долларыг өгнө л гэсэн тогтоол гэж ярьж байна. Тэгэхээр энэ дээр танаас тайлбар авах нь зөв баха. Тэгэхгүй бол бас иргэдэд эргэлзээ төрүүлж магадгүй гэж бодож байна. За нэгдүгээрт энэ дээр тэгээ хоёрдугаарт энэ уг нь бол засгийн газар ингээд банкны төрийн банк төрийн өмчөд байна уу, хувийн өмчөд байна уу үл хамааран бизнесийн зээл өгж байгаа тохиолдолд процессын дагуу үнэлгээ шинжилгээг нь хийгээд төр оролцохгүйгээр явах ёстой шүү дээ. Гэтэл ингээд засаг нь ороод байдаг. Ерөнхий сайд нь өөрөө бондын зөвлөлийн дарга гэж тэгээд шийдвэрээ ингээд гаргадаг. Тэр компанид эдийг, энэ компанид эдийг гэд явдаг нь өөрөө дэлхийд дээр байхгүй төгсдөө. Хаан тийм байна. Тэгэхээр энэ дээр ядаж одоо ийм чиглэлийн ингээд хүрээгийн заагаад өгсөн бол Монгол улсын хөгжлийн банкны тухай хуулиар болохоор стратегийн болон импортыг орлого, экспортыг дэмжих төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр л зээл өгнө л гэдэг хүрээг нь тогтцсон байгаа шүү дээ, тийм ээ. Гэтэл ингээд яваад байсан байна. Энэ нь өөрөө асуудал болцоо та энд ингээд байж байна. Тэгэхээр энэ өөрөө одоо таны дүгнэлтээр зүв байсан уу? Эсвэл энэ дээр одоо надад инкээс өөр арга байхгүй байсан маа гэдэг тайлбар байна уу гэдэг нэг асуучмаар байна. За энэ засгийн газар гэдэг чинь дураараа дөрвдөг гэдэг биш шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт Монгол улсын их хурл засгийн газар хинч байсан залгамж холбоотой байдаг. Тэгэхээр нэг ийм ярьдгийг популистууд энэ бондын мөнгийг алтан уяг дураараа засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд зарцуулсан гэж. Тэр энэ худлаа. Заруу та нар залгамж халаа болдог юм хэлээд өгөө. 2010 оны 6 сарын 25-ны өдөр 2010 оны 6 сарын 25-нд шүү. Энд дээр ямар нэгэн намын тухай яриаг байна. Энэ сүү хотуудын засгийн газрын үед байх. Дэмбэрлэггүй их хурлын дарга байсан. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилттой хөтөлбөр батлах тухай гээд ийм олон хуудас цаасыг батлан гаргадаг. Энэний хэрэгжих хугацаа нь 2010-аас 2016 оны хооронд байдаг. Манай засгийн газар 2012 онд байгуулагдчихсэн. Батболдын засгийн газрын үргэлжлэл болж Баярын засгийн газрын үргэлжлэл болж байгуулагдчихсэн. Монголын төрийн бодлого бол их хурл дээр батлагдсан тогтоол бол хугацаатай бодлого учраас бид нар энийг хэрэгжүүлсэн. Чингис бодлого гэдэг бол өөрөө энэ тогтоолыг хэрэгжүүлсэн. Батболдын засгийн газрын үед энэ тогтоолыг хэрэгжүүлэх гэж хэд хэдэн тогтоол гарсан боловч хэрэгжиж чадаагүй. Яагаад? Мөнгө байхгүй. За яг одоо би мөнгө яриад 2012 оны 3 дугаар сард сонгуулиас 3 сарын өмнө байгаж Монгол улс анх удаа хөгжлийнхээ банкаар дамжуулаад 580 сая төгрөг нэмэх 20 сая доллар буюу нийлбэр дүнгээр Монгол улс бол 600 сая доллар босгосон түүхтэй. Одоо дахиад популистуудыг шүмжлээ хэлэхэд Чингис бонд гэдэг бондыг анх удаа Монгол улс босгосон шиг ярьдаг. Энэ 600 сая долларын зарцуултыг хэн ярьдгийг, хэн ч ярьдаггүй. Сонгуульд тулдсан байсан учраас зарцуултыг бага хийсэн. Тэгэхдээ тэр үеийн ямар үе байсныг санаж идэг амтэн байдсан болоо та. 1.5 сая төгрөг ард иргэдэд тараана гэж хэлчихэд 2012 оны сонгуул болох гэж хүндрээд тэг юу хийсэн? 350 сая доллар чаалхагаас илсэн, 250 сая доллар оюу толгоос илсэн, бүгд тэр хүүтэй шүү. Чаалхагийн 350 сая долларын хүүтэйг нь хамт 11 оноос эхэлж төлөөд нүүрсээ гаргасаар байгаад 17 онд дуусгасан. Одоо нүүрснээ хулгайлт яриад байна. Ер нь бол чаалхагийн гэрээ бид нэр эргэж харж үзэх ёстой. Би тэгвэл Дорчаанд гишүүн та одоо эдийн засаг гэж өөрийгөө ярьдаг юм байл. Би сангийн сайд байхад та манай газрын даргаар ажиллаж ирсэн. 50 сая хүртэл гэдэг юу гэж ойлгодог юм бэ? 50 сая үг гэж ойлгодог юм. Нэгдүгээр ангид заадаг үстэй 1-ээс 10 хүртэл тоо. Энэ чинь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,
10 хүртэл бүх тоог ойлгодог. Монгол Улсын засгийн газрын тогтоол 50 сая хүртэл гарчхаад байхад чи 50 саяг хөг гэсэн гэж хэлдэг чинь одоо хэдгээр ингэ хөөгдөг бодлого. Тийм учраас энэ улс төржсөн үйлдэл байхгүй юу? Би ерөн дашнал нэгийг дурдчихъя. Энэ гэрэн гүрүү гэдэг асуудлыг байжтэй. Сүүл 5 сарын 31-нд намайг нэмж яллагдагч болгосон юм. Намайг ерний хурал дээр одоо хэдүүл мартчихсан. Ямар асуудлаар оруулж ирсэх нэр энэ бэрэнгийн асуудлаар намайг яллагдагч болгож эхэлж оруулж ирээгүй. Намайг ямар асуудлаар оруулсан гэхээр засгийн газрын 256 дугаар тогтоол буюу 13 оны говийн зам гэдэг замыг нүүрсний экспорт хүндрээд $27 болцсон байх үед авсан арга хэмжээнүүдийн нэг нь говийн зам гэдэг замыг улсад худалдаж авсан засгийн газрын тогтоолоор намайг яллагдагч болгосон юм. Би юу гэж прокурор заргалцсан гэхээр энэ тогтоол дээр чинь засгийн газрын биш хөгжлийн банк гэсэн үг үсэг алга байна гэж заргалцсан. Тэгэхээр намайг юу гэж хэлсэхлээр өөдөөс сарын дараа хөгжлийн банк гэдэг үг үсэгтэй тогтоолоор чинь чамайг яллагдагч болгодог гэсэн. За